看到了，别走了，再想着上好多了。Хятад улсын түүх соёлоор баялагч Бээжин хотын улсынхаа түүхийг бодвол хамаагүй бага настай юм. Хотын баруун хойд хэсгээр 500 мянган жилийн тэртээд агуун амьдардаг зэрлэг омгийнхан амьдардаг байсан гинэ. Тэр омгийнхан нь манай эртний мянган жилийн өмнө одоогийн Бээжин хотын хэсгээр сууршин амьдарч ирсэн юм. Цаг хугацаа явсаар энэ хүү газар нутг нь Монгол, Солонгос, мөн Хятадын төмөд Шандуу нарын хувьд худалдаа найманы гол зэг нь байлаа. Бээжин хот монголчууд ба манжийн дарлад орсноор маш олон удаа өнгө зүйс нь хувирч байсан. Монголчуудыг гол татаж байгаа зүйл нь Бээжин хотын баяр шил юм. Бээжин хот нь Хятад улсын хойд зүгт Тяньжин, мөн Хэбэй мужуудтай хил залгаа оршиж, урдааша 115-125 км, өргөнөөрөө 39-128 км газар нийтдээ 166,607 км² газар эзэллэгч түүний зөвхөн 87.1 км² газар нь өөрөөр хэлбэл 1.5% нь одоогийн байдлаар хотоос суурин газар гэж тооцогдож нийтдээ 18 гол дүүрэгтэй Бээжин хот нь баруун зүгээр Жундуулаар хүрээлэгддэг юм. Драм чанар нэвтрүүлэг та бүхний дэлгэснээ хүргэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн турш та бүхэн бидэнтэй хамт байна гэхэд би итгэлтэй байна. Бидний анхны зогсоол бол Хятад улсын нийслэл Бээжин хотноо. Та манай нэвтрүүлгийг үзнээр урд нь үзэж харж сонсож байгаагүй шинэлэг зүйлсийг мэдэж авах болно гэдэгт би найдаж байна. Таван жилийн хугацаанд нийтдээ 24 хаан Хятад улсыг удирдах байсан байна. Өнөөдөр уг 20 хот нь хааны орны музей эсвэл гүүгүүн гэсэн нэртэй болон хувирч. Уг хотод хаад ноёдууд Минчин гүрэн улсын үед төр засгаа удирдан амьдардаг байсан юм. Мэн улс нь 1368-аас 1644 он хүртэл тогтнож байсан байна. Харин Чин улс нь 1644-өөс 1911 он хүртэл тогтносон байна. Харин одоо 20 хот нь олон мянган гадаад дотоод жуулчдын хөл хөдөлгөөний газар болон хувирсан байна. Хаад ноёд хатад цэргүүдийн хэрэглэж өмсөж байсан эд зүйлсүүд нь одоо хүртэл хот дотор нь музей болон хадаглагцаар иржээ.
Хориотой хот нь нийтдээ 9900 гэрэн өрөөтэй. Хориотой хот нь анх 1406 онд баригдаж эхэлж 1420 онд ашиглалтанд оржээ. Хотын урт нь 960 м, өргөн нь 760 м. Хотын гаднах хааны өндөр нь 10 м, суурь нь 8.6 м өргөнтэй. Дээд тал нь 6.6 м өргөнтэй. Хориотой хотыг барихын тулд 1 сая боол ажилчид мөн 10,000 дархан ажилласан гинэ. Бээжин хотын түүхэнд хамгийн их хар мөр үлдээсэн явдал нь 1215 байна. Чингис хаан Бээжин хот руу дайрж урдаа харагдсан бүх зүйлсийг устгаж сөнөөж байсан юм. Хар үнснээс эхлэн шинэ хотыг босгож, уг хотын нэр нь Даабо буюу их нийслэл гэсэн нэртэй байлаа. Харин сүүлд нэр нь өөрчлөгдснөөр Хан Балич гэсэн нэртэй болж 1279 онд Чингис хааны аж ахуй хуулиа Азийн ихэнх газар нутгийг эзлэн авч Хан Балич хотыг өөрийн нийслэлээ болгосон юм. Японы дарлаас гарсны дараагаар 1949 онд Бээжин хот иргэн сэргэн мандалтын үед иржээ. Коммунист нам нь хотын хонг төрхийг өөрчлөн мандуулж байсан ч гол хүч нь хааны ордондоо хэвээр байлаа. Инженеруудын нарийн ухаан олон жилийн хөдөлмөр нь өдий хүртэл сүндэрлэн олон түмний бишрэл хадгалагдсаар байдаг. Тэр тусмаа хэд түүний гол бахархлын нэг нь болжээ. Ордны бүх дээврүүд нь шар өнгөөр буудсан байдаг ба харин хааны орд нь хар дээвэртэй байдаг гин. Хар өнгө нь гал устгах гэсэн үг. Азийн тэр тусмаа хятад улсын барилгын гол зүйл бол дээвэр байдаг. Хятадуудын нүдэнд тусдах гол зүйл нь бол дээврийн дизайн хэлбэр өөрийнх нь өнгө төрх байдаг гинэ. Хориотой хотын барилга байршил бүх юм нь маш нарийн учруулгатай бөгөөд фэнкшүүтэй холбоотой. Фэнкшүү гэдэг нь хятадаар салхи ба ус гэсэн үг юм байна. Ордны өнгө, хаалга, хаашаа харж байгаа өндөр нам гэд бүх юм нарийн зохион байгуулалттай байдаг юм. Жишээ нь ордны бүх хаалга нь урд зүг рүү хардаг. Харин хой талын хаалга халахлж том цэцэрлэг хүрээлэнтэй байдаг юм байна. Учир нь хой талаас муу зүйл зовлон гамшиг орж ирүүлэхгүй гэсэн утгаар уг цэцэрлэгт хүрээлэнг хааж хамгаалдаг юм байна. Хятад улсын нийслэл Бээжин хот нь 1042 онд Чин хааны үед байгуулагдаж, тэр үеэс хойш Бээжин хот хэдэн зууны ард орхиж, өнөөдөр энэхүү нийслэл хот нь 3043 нас хүрчээ. Энэ урт түүхэн хугацаанд Бээжин хот нь өөрийн гаднах өнгө зөсөө өөрчлөгдснөөс гадна хэд хэдэн хаадын мэдэлд байж, хаадын зарлиг тушаалаар байнга нэр нь өөрчлөгдөж байлаа. Жоу хааны үед Жи хот, Чин хааны үед Гуанян хот, Хан хааны үед Бэйпин, Янжин, Яо Жоо гэсэн нэр нь Таван хааны үед амжиж, Яо хааны үед Нанжин, Шижин, Чин хааны үед дундад нийслэл, Юан хааны үед 1272 онд их нийслэл болсон учраас одоогийн Бээжин хот нь тэр үед аль биесээр улсын нийслэл болжээ. Ингэж явсаар байгаад Бин хааны үе болон бүгд найрамд Хятад ард улсын өнөөдрийн үетэй харьцуулахад Бээжин гэсэн нэрийг сая олсон байна. 1428-аас 1494 онд нийслэл хот нь Бэйпин гэсэн нэртэй байж байгаад 1949 оны 1-р сарын 31-ний Хятад ард улсын анхны хурлаар тушаал гарган Бээжин гэсэн нэрийг тууштай хадгалахаар болж 1949 оны 9-р сарын 27-наас эхлэн нийслэл нь Бээжин гэж нэрлэгдсэн түүхтэй юм аа. Тяньмин Бээжин хотын гол төв дөрмөт хэсэгт байрлахад
Бээжин хот нь Мин Чиний үед хориотой хот байсан ба бүгд найрамд хятад ард улсын билег тэмдэглэжээ. Тяньмин Минг ба Чингийн үед хаадын гол хаалга байсан юм. Уг хаалга 15 дугаар зуунд баригдаж 17 дугаар зуунд шинжлэгдсэн байна. Мэн Юнглэ 1417 онд анхандаа 3 давхар цамхаг шиг баригдаж Шин Тяньмин гэж нэрлэгдсэн нь Тэнгэрийн саяасан Тэнгэрийн хаалгыг залгамжлагч гэсэн утгатай энэ ордон маань Мэн улсын сүүлчийн үе шатад шатаагдсан гэдэг. Шин улсын үеэр засан шинжлэгдэж 1651 онд Тяньмин гэж нэрийдсэн нь Тэнгэрээс саяасан ба улсыг амаржуулан ардыг захирахсан утга учиртай юм байна. Тяньминий талбай нийт 440 мянган квадрат метр. 100 жил гаруй хугацаанд олон мянган бослого баяр наадам ёслол тэмдэглэцгээж байжээ. 1949 оны 10 дугаар сарын 1-нд Хятадын удирдагч Мао Зэдун шинэ Хятадыг зарлажээ. Хятад хүмүүрийн сэтгэлд хармар үлдээсэн өдөр бол 1989 онд болсон оюутны бослого байлаа. Бослогонд оролцогчдын ихэнх хувь оюутан залуучууд боловсруулалтай жиалист болон өөдрөг үзэлтэй хүмүүс байсан юм. Бослогод оролцсон залуучууд цаанаасаа зохион байгуулалттай байлаа. Тэд нар зөвхөн Бээжингээс биш, мөн Хятадын бүх муж өнцгөөс ирсэн оюутан залуучууд байсан юм. Бослогын үеэр өдөртөл ойролцоогоор 56 мянган оюутан залуучууд хотод орж ирж 319 сургуулиудаас сугалсан байсан. Тяньминий талбай дээр болсон бослогод нийтдээ хичнээн хүн оролцсон тодорхой баримт байхгүй ч ямар ч гэсэн сая гаруй эцэг их хүүхдээ алдсан гэж байна. Харин 1989 оны 5 дугаар сард ойролцоогоор 3-5 сая жилгүй ард талбай дээр болон Бээжин хотын гудамжаар засгийн газрынхаа бодлогогүй удирдлага эдийн засгийг эсэргүүцсэн бослого гаргаж байсан юм. Хятад улсын нийслэл Бээжин хот нэмэхэд зам бараагүй байдалд байлаа. Сар хугацаа өнгөрсөөр Хятадын засгийн газар ямар ч арга хэрэглэхгүй аргагүй байдалд орж байсан юм. Дэн Сяобины тушаалаар Бээжингийн зарим нэгэн гудамжийг цэргийн хамгаалтанд авлаа. Ойролцоогоор 5,000 оюутан залуучууд талбай дээр өлсгөлн зарлаж, засгийн газрыг шантажлж айлгаж байсныг нь Францын телевиз хальсан дээр буулгасан байдаг юм. 1989 оны 6 дугаар сард Дэн Сяобин аимшигт явдал болохын өмнө ямар ч хүний цус урсахгүйгээр бүх хүмүүсийг талбайгаас чөлөөлгсөн тушаалыг өгсөн байна. Гэтэл түүний хүснээр болсонгүй. 1989 оны 6 дугаар сарын 4-ний өглөө бослох хэмжээгээ зараасаа хэтэрлээ. Харин олон зуун танк Бээжингийн гудамжаар талбай руу чиглэж яваг тэд мэдсэнгүй. 1989 оны 6 дугаар сарын 4-ний өглөө олон мянган оюутан залуучууд Тяньминий талбай дээр танкаар дайруулан амь өргөдсөн юм. Тэр сарын 6-нд Хятадын засгийн газрын мэдээлснээр нийтдээ 300 хүн танканд дайруулж, тэр дунд 23 оюутан, 400 цэрэг алга болсон эсвэл алуулсан, 5,000-аас 20,000 энгийн иргэд уланд цэргүүд шархадсан гэдэг юм аа. Харин өнөөдөр хүртэл 10,000-аас 20,000 ардчлалын төлөө босгочд үгсэн гэж дэлхийн хүмүүс бодож байдаг юм байна. Сайн байцгаана уу хүндэт зочдоо. Та бүхнийг манай сети буудалд тавтай морилгыг орж байна. Өнөөдөр Бээжин хот нь улам өргөжин хөгжиж цэцэглэж байна. Олон мянган жуулчдын хөл хөдөлгөөн жилийн 4 үлрэл тасрахгүй байгаа нь уг хотын хөгжил цэцэглэлтэнд шууд нөлөөлж байгаа нь аргагүй юм. 2008 онд Бээжин хот Олимпийн тоглолтыг зохион байгуулж байгаагаар хотынхоо хөгжлийг нэлээдгүй хэдэн шатаар ахиулж байгаа нь гарцаагүй. 2000 онд Олимпийн олон улсын холбоо Бээжин хотод ирж 2008 оны Олимпийн эрх өгөх шалгалтаар явж байх үед Бээжин хотын бүх халуун ус ба халаалтыг нь хаасан гэнэ. Учир нь халаалтаас болж маш их нүүрс шатааж агаар бохирддог учраас засгийн газрын Олимпийн холбооных нь энэ бүгдийг
харуулахыг хүсээгүй. Мөн тэр үед ихэнх жолоочдыг машин угаахыг нь хоригдсан байлаа. Аль болохоор замын төвчрөө байдаггүй гэсэн байдлыг харуулахыг хүссэн юм. Хоёр том асуудал нуусны эцэст 2008 онд Бээжин хотод болох Олимпийн эрхээ авсан гэнэ. 2001 оны статистикийг авч үзэх юм бол Бээжин хотын хүн амын тоо 13 сая 833 мянгад хүрчээ. Түүнээс 11 сая 205 сая нь байнгын оршин суугч бөгөөд зөвхөн 4 сая 53 мянган орон сууцнд амьдардаг байна. Одоогийн байдлаар Бээжин хотод 56 их бага ястан үндэстнүүд амьдарч байна. Үүний 590 мянган бага ястан бөгөөд хотын 4.3% эзэлдэг юм. 10 мянган гаруй хүн амын тоонд Монгол, Солонгос, Хуй, Манж үндэстэн багтаж зөвхөн 1 мянган гаруй Уйгур, Жуан, Мяо, Төвд, Идун мөн Бай үндэстнүүд багтдаг байна. Бээжин хотод нийтдээ 5 төрлийн шашны урсгал нэвтрэн орж иржээ. Будда, Ислам, Католик, Христос, мөн Таоизм. Энэ байдлыг авч үзэхэд хүний эрх хэрэгжүүлэх үзлүүдлийг чөлөөтэй байлган ардчилсан үзлүүдлийг хэрэгжүүлж байгаагийн нэгэн илэрхийлэл шинж юм. Бээжинд нийтдээ 17 Католик сум, 8 Христосын сум, 68 лалын сум, 1 Таоистын гандан хід мөн 11 Буддагийн гандан хід байдаг юм байна. Буддагийн гандан хід дотроос манай Монгол лам нарт маань хамгийн ойрхон хід нь Юмхээгүй юм. Юмхээгүй нь Монгол лам нар байдаг Бээжингийн ганц гандан хід юм. Уг хід нь анх 1694 онд Чин гүрний үед барьжээ. Уг барилгын гол зорилго нь ардын шүүх хурлын газар байсан байна. Дараагаар нь уг шүүхийн газар нь Канши хааны хүү Южэний шүүхийн газар болсон байна. Харин 1722 онд Южэн ордон дотор хорлогдсон дараагаар уг газрын талыг нь Буддын хід болгон харин нөгөө хагасыг нь хааны ордон болгон үлдээжээ. Юнжэний өхлийн дараагаар түүний шарлиг хід дотор хадгалсан түүхтэй байдгийг 1744 он гэхэд уг хід нь Монгол төвд лам нараар мөн олон мянган иргэдийн гол Буддагийн гандан хід нь болжээ. Юмхээгүй нь Хятад улсын лам нарын төв захиргаан байсан юм. Юмхээгүй нь урдаас хойшоо харан баригдсан бөгөөд урт нь 480 м. Гол хаалга нь урдаа байдаг бөгөөд хойно бас гарцтай. Нийтдээ 5 тусдаа танхимаас бүрддэг. Тус бүр нь өөрийн гэсэн нэртэй. Диважингийн хаадын танхим, эв найрамдлын танхим, мөн хивээлийн танхим, хуулийн хүрдний танхим, 10,000 аз жаргалын танхим гэсэн 5 том танхимаас бүрддэг юм. 10,000 аз жаргалын танхимд 1993 онд Гиннесийн номонд орсон 3 бурхтын нэг буюу 18 м өндөртэй Майдэр бурхан байдаг гинэ. Одоогийн байдлаар 70 гаруй Хятад, Монгол төвд лам нар энэ хүү урт түүхтэй Юмхээгүй буюу мөн хийвэл гэсэн нэртэй гандан хийдэд ном хурсаар сууж байна.
Бээжин хотод аялж амьдарч байгаа амарч яваа хэн бүхэн 2008 он тус хотод болох олимпийн бүтээн байгуулалт тэнгэр баганцсан сүрлэг байшингууд дээгүүр доогуур сүлжилдэх гоёмсог машинууд гээд орчин үеийн хөгжлийг тодорхойлогч бүхий зүйлийг харж болохоос гадна мөн тус хотны эртний өвөрмөц өнгө төрхийг ч гэсэн харж болох юм аа. Энэ боломжийг танд хуутинг буюу бидний нэрлэж санжснаар хуучин хороолол олгож байна. Эртний түүхтэй энэхүү хороол нь Бээжингийн анхны оршин суугчид ямар байранд хэрхэн амьдарч байгааг харуулсан нэг ёсны амьд бодиттой музей болдог учраас жуулчдын сонирхлыг ихээхэн татсан очих дуртай газруудын нэгд 109-оор тооцогддог юм. Өдгөө Бээжин хотод 1000 орчим хуучин хороолол өөр ингэсэн өнгө төрхөөр хадгалан үлдэж. Эдгээр ихэнх нь 1271-ээс 1911 оны хугацааг хамрах Юан Мин болон Чин улсын үед баригдсан байх юм.说是多长时间？没找人摄像，摄像了。先找一个蒙古人给你摄像了。哎，叫我了。他在睡，让他睡一个小时。咦，你说茄子，摄像。你吃不吃？好吃的你吃不吃？只有一个房间吗？啊？只有这个房间吗？就一个。就一个。剩下都租出去了。啊。这是你们做饭吗？在这个地方做饭吗？在哪儿做饭？这个什么呢？这是也是一个家。一个家。这是租出去的房子。一年付多少钱500。500。原来是导演系的。你好。怎么了？他是导演系的，就说他是非要往家里拍来的。你看他们家怎么样？他是学舞美系的。我在这儿做饭。在这做饭。这是厕所吗？这是洗澡间。洗澡间修改洗澡间。Хамгийн эртний түүхтэй хуутун Санмиогийн гудамж юм. Энэ гудамж бараг 1000 жилийн түүхтэй юм байна. Харин хамгийн урт хуутанг нь 6.5 км үргэлжлэх Донгшу Жиаомины нарийн гудамж бол хамгийн богино хуутанг нь 10 орчим метр үргэлжлэх Ичши гудамж юм байна. Одоо үзэгч та бүхэндээ Бээжингийн хамгийн сонирхолтой хуутангийн талаар сонирхуулъя. Энэ хуутанг Чэнмэн буюу урд хаалганы дэргэд орших Чэнши хуутанг юм. Яагаад сонирхолтой вэ гэхээр тус гудамжны хамгийн нарийнхан хэсэг нь ердөө 40 см-ийн өргөнтэй учраас гудамжаар зөр өнгөрөх хоёр хүн бие биенийхээ үдээс харж явах боломжтой юм байна. Мөн төвчлэн том хуутангийн дотроос олон жижиг хуутанг байрлах нь ч зөөнгүй байдгийг. Одоо үзэгч танд хуутаны доторх бүтэц зохион байгуулалт байршлын талаар танилцуулъя. Хуутаны хашаа нь голцоотыг шөнцөгтэй хэлбэртэй байх ба том, дунд, жижиг 3 төрлийн хэмжээтэй байдаг. Жижиг болон дунд хэмжээ бүхий хашаатай байшинд энгийн ард иргэд амьдрах бол том хэмжээний хашаа байшин гэрх баригчид томоохон албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийнхний эзэмшдэг юм. Хуутан гэдэг үгний үүсэл нь бидний сайн мэдих монгол хэлний худаг гэдэг үгнээс үүсэл тавьжээ. Хөдөөд осгон амьдардаг хүмүүс газар худаг ухран тэнд амьдрах нь олонтоо байдаг. Хуутан гэдэг нь нарийн гудамж, модон гудамж гэсэн утгатай боловч түүхэн уламжлаас авч үзэх юм бол Бээжин хотын эртний оршин суугчдын амьдарч байсан газраас аажмаар бий болсон зүйл юм байна. Юан улсын үед 36 метрийн өргөн бүхий замтаг стандартанд нийцсэн гудамж, 18 метрийн өргөнтэй жижиг гудамж, харин 9 метрийн өргөнтэй нарийн гудамжийг хуутан гэж нэрлэж байсан. Түүхэнд тэмдэглэгдэн нэгжээ. Өнөөдөр Бээжин хотод 40 см-аас 10 метрийн өргөнтэй хуутангууд байгаа юм.
Гадаадын хүмүүсийн Бээжингээр гол зорчдог унаа бол метро. Хамгийн хурдан шуурхай учраас зорчигч олонтоо. Мөн үнэний хувьд ч гэсэн хямдхан хаашаач явсан 3 ён. Бээжин хот нь одоогийн байдлаар метроны урам шугамтай, Олимпийн үеэр нийтийн 9 чиглэлийн шугамтай болох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бээжин рүү очиход 3 арга байдаг. Онгоц, гал тэрэг, эсвэл автобус. Бээжингийн хүн амын тооноос 10,894 мянган өрөө хэлбэл 495 хүн онгоцоор зорчдог байна. Бээжингийн хамгийн том нисэх буудал бол Бээжингийн нийслэлийн нисэх буудал. Төвөөс 25 км явж хүрдэг юм. 1999 он хүртэл уг нисэх буудал нийтдээ 38 гадаадын нисхийн компаниудтай хамтран ажиллаж 21 дотоодын компани, 1 Хонконгийн нисгэн компани, 1 Макаогийн компани нийтдээ дэлхийн 60-аад орн руу нислэг хийдэг бөгөөд 2006 оны байдлаар 53 гадаадын нисгэн компаниудтай хамтран ажиллаж 7 хоногт 5,000 гаруй нислэг хийж байна. Бээжин рүү аялах ба Бээжингээс өөр хот руу аялах хамгийн боломжтой мөн хатсангүй гайгүй үнэтэй нь бол гал тэрэг юм. Хүн амын 47 сая 325 мянга бөгөөд 21.5% нь гал тэргээр зорчдог юм. Бээжинд үндсэндээ 4 том гал тэрэгний буудал байдаг байна. Түүний нэг нь олон улсын. Швейн хотоос Бээжин ороход 10 цаг явдаг. Гуанчжоу Бээжин рүү 30 цаг, Харбин мужаас Бээжин рүү 20 цаг, Шанхайгаас Бээжин рүү 14 цаг явдаг юм байна. 2006 онд төвд рүү төмөр замыг тавьжээ. Орон нутгаар аялах хамгийн хямдхан бөгөөд хамгийн цаг шаардсан аялал бол нийтийн автобус юм. Бээжингээс ойролцоо хотод хөх хотод Янжин, Ирэн гэх мэт хотоос ирж буж уучид эргээд автобусаар ирэх нь элбэг байдаг юм. Бээжингээс гарсан нийтдээ 12 өргөн зам, мөн хоттой ойрхон 8 хурдны зам байдаг ба уг замууд нь нийлээд 20,000 км уртад замыг бүрдүүлдэг юм. Нийтийн автобус нь Бээжингийн иргэдийн өдөр тутмын амьдралд бол үр гүйцэтгэдэг юм. Нийтийн тээврээс хамгийн хямд унаа бол Троллейбус. Хаашаач явсан 1 ён. Дараа нийтийн автобус урдаг юм. Ердөө 2 ён. Хэрвээ агаар жуулалтай бол 4 ён байдаг юм. Нийтийн тээврийн үйлчилгээ нь өглөө 5 хагасаас орой 11 цаг хүртэл явдаг юм байна. 1980-ад оны үед билетний үн 2 мо байжээ. Бээжинд 13 мянган нийтийн тээвэр иргэддээ өглөө 5 цагаас оройны 11 цаг 30 минут хүртэл үйлчилдэг юм. Олон зуун жилээс эхлэн хятад хүний гол унаа бол дугуй байсан билээ. Гадаад хүн хятад хүнийг дугуйгээр төсөөлөх нь аргагүй байдаг. Орчин үед уг заншил нь алдагдаад ч жил ирэх тусам дугуй унаж байгаа хүн хэдэн мянгаар цөөрч байна. Гадаад хүн нэг өдөр дугуй түрээсэлж авахад 20-с 50 ён байдаг. Жуулчдыг илүүгээр татдаг унаа бол хүн тэрэг. Такси нь Бээжингийн хамгийн үнэтэй тээвэрт ордог юм. Эхний 3 км-д 10 ёноор тооцдог. 3 км гарсны дараагаар 1 км-ийн таксинаас шалтгаалan
1.2 юан, 1.6 юан эсвэл 2 юан гэж тооцогддог. Мөн ачаалтаа юм уу зам дүүжирсэн үед 50% нэмэгддэг байна. Машин өнөөтэй нийт хүн ам нь 161 сая 651 мянга гэж тооцогдож байна. Бээжин хотын үндсэн хоол зүүшний олон ялгаатай мөж бус нутгуудын хоолноос бүрдэх бөгөөд тэр дундаа Шандун мужийн болон хон үхрийн махаар голчлон хийсэн байдаг юм. Уйгур үндэсний хоолтой нэлээдгүй холбоотой. Эдгээрээс хамгийн алдартай хамгийн амттай нь та бидэнд сайн мэдэх Бээжин шарсан нугас болон халуун догоо барбекю зэрэг юм аа. Барбекю нөмөрт хятадын эрдний нүүдэлчин ард түмний үндсэн хоол зууш байсан бөгөөд одоо ч гэсэн тухайн үеийн өвөрмөц үнэр амтай хадгалсаар ирсэн Бээжингийн алдартай хоолнуудын нэг юм аа. Хятад улсад очиж үзсэн хүмүүр цагаан хэрмийг үзхийг хүсдэг нэгэн адилаар Бээжин шарсан нугасыг нэг идээдхийе гэж бодох нь олонтой. Гэхдээ хятадын бусад хотуудад биш зөвхөн Бээжин хотод хийсэн энэхүү хоол нь илүү амттай байдаг нь бас гайхалтай. Энэ ч утгаараа Бээжин хотод Бээжин шарсан нугасаар алдартай хэд хэдэн ресторан байдаг юм. Үүнээс хамгийн алдартай 100 гаруй жилийн түүхтэй Bieni Fang мөн Шуан Жуде зэрэг ресторан юм. Bieni Fang ресторан 1855 онд байгуулагдсан бөгөөд нугасыг шарахтаа битүү зүүх болон түлш бүхий дэрсийг ашигладаг юм. Ингэснээр шарж байгаа нугас руу галын дүл шууд очдог учраас хэд болох болон түлхгүйгээр гал тусанд таарсан хамгийн амттай шарсан нугасыг хийдэг ажээ. Харин Шуан Жуде рестораны хувьд 1864 онд байгуулагдсан олон жилийн түүхтэй дуршлагатай тогооч нар бүхий хятадын гол ресторануудын нэг юм байна. Bieni Fang ресторанаас ялгаатай гол зүйл нь тэд нугас шарахтаа битүү биш, өөрөөр хэлбэл таглаагүй зүүх ашиглаж 40 минут шарсны эцэст бэлэн болгодог юм байна. Зөвч та бүхэн Бээжин хотод өвлийн улиралд очиж байсан бол Бээжингийн үйл ямар хүйтэн байдгийг лав мэдэх үзье. Гадаа гудамжинд явж байхад цаанаалны хүйтэн жиндүү байдгаас хүмүүс дулаахан газар орж сайхан халуун хол идэхийг хүсдэг юм. Энэ л үед халуун тогоо таны хамгийн зөв сонголт байх болно. Хааны ордны хоол нь Бээжингийн хоолны бас нэгэн өвөрмөцөд чухал төрөл бөгөөд энэ нь бусад хоолыг бодвол язгууртан хаад но идгээд дээд угсааныханд зориулагдж байснараа нэлээдгүй онцлогтой юм. 1644-өөс 1911 оны үеийг хамрах шин улсын мөксний дараагаас энгийн ард иргэд ирсэн энэхүү хоолыг хийж өдөр тутамдаа хэрэглэх болсон юм. Гэхдээ хоолны гол онцлог нь өнгө, үнэр, амд гээд бүх зүйл нь хамгийн тансаг салахын аргагүй сайхан амттай байх юм аа. Мөн дүүнчлэн хоолны үндсэн орц найрлаганд орж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд уургаар баялаг байгаа нь энэ хоолны бас нэгэн онцлог шинжин юм.现在在这个地方有几个样子的茶？有6种6种。 ，6大类。绿茶，红茶，还有黄茶，黑茶，乌龙茶。一个茶能喝几个人？这一壶茶，可以喝5、6个吧。5、6个。可以告诉我这个茶对身体什么好处？喝着茶可以提神，可以助消化，还有可以减肥，好处很多。然后可以这样子外面浇一点。这是什么意思？这个提高这个壶身的温度，茶壶的温度，它的茶叶的味道容易出来，更容易出来。福建那边喝这个功夫茶，一般情况下就备3个杯的，大家可以轮换着喝。
那个杯子一定要那么小的吗？对，喝功夫茶就得小杯子，如果喝绿茶就可以用玻璃杯子。喝绿茶。你爸这出好几年了，我就没当回事儿，谁成想在我眼皮底下闹出这么一出，还让我真服你啊！好，你要知道，作为一个保姆也是很不容易的啊。哎，老公来了，那我跟你说啊，你现在成绩怎么样？还挺好的。现在在北京这样的地方多吗？茶叶店，很多。品茶的品字，这是个品，就是品茶的品字，品茶。就是喝茶的意思，3个杯子嘛。是一定有3个杯子。再多也可以啊，但是至少有3个。所以，如果一个人喝的话，应该有。一个人也可以备3个杯子，3个杯子可以轮换着喝。好养着啊。我行。Ядад үндэсний дүүр бүжиг 800 гаруй жилийн түүхтэй. Энэ дүрлийн урлаг нь дэлхийн 3 урсгалын нэг төлөөлөгч бөгөөд дуу хөгжим, харилцан яриа, жүжиг ба уран нугралтыг багтаасан юм а. Хятад улсад 300 гаруй төрлийн дүүр бүжиг байдгаас орон даяар маш их тавигддаг нь Бээжин, Фэнжүү, Шаошин ба Хэнийн дүүр юм. Хамгийн алдартай дүүр нь 200 гаруй жилийн түүхтэй бөгөөд анх Чинг улсын үед 1770 онд үүсжээ. Анхны нутгийн хамгийн алдартай дөрвөн тоглогчид Бээжин хотны хааны зарилгаар энэ нэр хүндтэй бөгөөд дээд зиндааны гэр бүлүүдэд зориулж тоглолт хийхээр ирсэн ба тоглолт нь Бээжинд амжилтанд хүрж жүжигчд нь уг хотод үлдснээр Бээжин дүр үүссэн гэдэг юм. Дараагаар нь 1828 оны үед Хубэй нутгаас алдартай аялан тоглогчид Бээжин хотны ирж тоглолт хийсэн байна. Уг дүр нь үүнээс хойш Хубэй нутгийн дүүрийн аялгауг ашиглаж Куншу, Чинчан Бангзиба өөр нутгийн нүур цариг илтгэсэн бөгөөд Хятад хүн бүрийн сэтгэлд шингэсэн дүүр болсон билээ. Бээжин дүүрийг олон төрлийн хэв маяг ба олон янзаар дуулж болдог хэдий ч ерөнхий 2 аялгау байдаг байна. Энэ нь Анхуй ба Хубэй дүүрээс үсэлтэй. Шипэт ба Архуангийн жүжиглэн дуулах ба уран нугарч зодолдох. Янз бүрийн дөрүүдийг өнгөөр будах ба хөдөлгөөн байрлал нь өөрийн гэсэн хэм маягтай бөгөөд бас бэлэгдэлтэй. Хаалган голгох, шатаар дээш гарах, завь сэлүүрдэх ба хад асгуур авирах гэх мэтийн хөдөлгөөн нь бүжиглэх маягаар хийгддэг байна. Утсан ба бөмбөрөн хөгжим нь Бээжин дүүрд голчлон эгшиглэх бөгөөд өөрийн гэсэн онг аястай. 1966-аас 1976 хүртэл соёлын бослох үеэр бусад театрын төрлүүдийн нэгэн адилаар Бээжин дүүр нь хэлмэгдэж байсан юм. Хуучин цагийг харуулсан бүх тоглолтууд хаагдж байжээ. Орчин үеийн Хятад драм нь гадаад улсуудын драмын зохиолын жишгээр хөгжиж байна. 1910-ад оны үед аялан тоглогчид үүссэн байгаа юм. Хамгийн алдартай гэгдэх Аянга цахилгаан, Нарам андалт, Чуян ба Ихэр цэцэг гэх мэтийн жүжигүүд 1930-ад он ба 1940-ад оны үед тавигдсан байдаг юм.
Бээжин дүрд үндсэн 4 дүр байдаг. Эрэгтэй дүр Шэн, эмэгтэй дүр Дан, нүүрний будагтай эрэгтэй дүр Жинг, энэдмийн жүжигчин байлаалагч Чоу. Анх Бээжин дүрд нэг ч эмэгтэй хүн жүжигчин байх ёсгүй байжээ. Эрэгтэйчүүд нь өөрсдөө эмэгтэйд хувирдаг байсан болохоор тэр үед маш олон ижил хөлснүүд байдаг байсан байна. 1978 онд Бээжин дүр нь эргэж тайзнаа дахин амьлжээ. Хятад хүмүүс ярихтаа Хятадын хамгийн сайхан бүхэн нь Бээжин хотод байдаа гэж ярьцгаадаг. Үндэсний хоол, бар, ресторан, цагаагаар, буудал, гандын хийдгээл ер нь сайхан бүхэн нь Бээжиндээ төвлөрсөн гэж үздэг юм аа. Зугаацангийн газар, галерей, хүүхдийн парк гэх мэтчлэн хүүхэд залуучуудад зориулагдсан газрууд зөндөө байдаг болохоор Бээжинг Хятадын Лос Анжелес гэж ярьдаг юм. Гадаадын жуулчид ба гадаадын иргэд Бээжин хот нь чөлөөт цагаа өнгөрөөх, худалдаа наймаа хийх, ажиллаж амьдрахад хамгийн сайхан, хамгийн боломжтой хотод тооцогддог юм. Нэг жилийн дотор зөвхөн жуулчдаас олох гадаад валют нь $295 билион. Харин нийт жуулчдаас олох нэг жилийн орлого нь $113.27 билион юан байдаг гин. Тэр аялах Бээжинг иргэд $34.45 сая, гадаад жуулчид $2,399 мянга, Хонконг, Макао, Тайвань жуулчид $459 мянга, дотоодын иргэд 110 сая байдаг гэж тооцож байна. Бээжин хотод зориулагдсан төгс дурсгалын амралтын нийт 326 газар байдаг бөгөөд хамгийн их жуулчдын хөл хөдөлгөөнтэй газар нь Тяньмэнийн талбай ба Хааны ордон ордог юм байна. Бээжин одоогийн байдлаар 490% жуулчны компани үйл ажиллагаа явуулж байна. Бээжингийн залуучууд нь цаг хугацаатайгаа хамт хөгжин, дэвжиж, мөн соёлжиж байна. Тэдний өмсөж зүүж байгаа нь элд өөрчлөгдөж, сүүлийн үеийн дуу хөгжмийг алгасалгүй сонсож, ардчилсан үзэл бодолтой урагш тэмүүлэн өөрсдийн үзэл бодлоо чөлөөтөв илэрхийлдэг болсон. Урд хөрш болох Хятад улсаас бид нарт сурах юм тун их байгааг та бүхэн харж ойлгосон гэж найдана. Хэрвээ тэгсэнсэн бол энэ нэвтрүүлгийн зорилго тэр юм аа.